Таны санхүүгийн боловсролд Голомт банк. Энэ бол Бата. Батагийн хувьд энэ жил 43 насыг насалж байгаа. Тэрээр хүү охин хоёртай. Хүү болд нь энэ жил их сургуульд орно. Харин энэ залууг бол Хуйг гэдэг. Батагийн багын найз. Хуйгийн том охин энэ жил их сургууль бас суралцах юм. Амьдралын хувьд ав адилхан залуус авч байгаа цалин хөлсөн жив ижилхэн. Гэхдээ тэдэнд адилгүй зан чанарууд, амьдралын тогтсон хэвшил бас бий. Амьдралд нь альва нэгэн асуудал гарахад хоёр залуу тис өөр үйлдэл хийдэг. Батын хувьд болохгүй бүтэхгүй болчихвол найз нөхдөөсөө мөнгө гуйж зээл тавина. Удахгүй өгчнөө, дараа өгчнөө гэх зэргээр асуудлыг улмал хүндрүүлэх тийм л арга замыг сонгодог. Харин Хуйгийн хувьд болохгүй асуудал гарахаас сэргийлэн цалингийнхаа тодорхой хэсгийг цааш нь хийдэг. Энэ жил тэдний хүүхдүүд их дээд сургуульд суралцсан. Батын хувьд мөнөөхөл аргаараа дээд сургуулийн төлбөрийг тэрнээс зээлнэ гэсэн бодолтой л явж байгаа. Хуйг цалингаасаа сүүлийн 10-аад жил 50,000 төгрөг хоримтлуулсаар ирээдүйнхээ хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Гэмтийн ийм явдал Батад байнга тохиолддог. Бэрхшээлээс гарахын тулд түүнд бэлэн мөнгө хэрэгтэй. Тэрээр ойр тойрны хамаатан садан тийш утас цоглоо. Харин энэ үед Хуйг эхнэрийнхээ болоод өөрийнхөө цалингаас цааш хийсэн хамтын хадгаламжнаас мөнгө аваад зардлын төлөв. Амьдралын хэвшил нь нэг л буруу байгааг мэдэрсэн Бат Хуйг найзаасаа тусламж ирлээ. Хуйга, миний найз яаж өмнөө толгорсон бэрхшээлийг даван туулаад байна. Эрсдлийг урдчлан харждаг болохоор тэр. Эрсдэлээ? Тэр чинь юу гэсэн үг вэ? Би ирээдүйд тулгарх олон асуудлыг урьдаар харж түүнд бэлэн байхын тулд хуримтлал үүсгдэг гэсэн үг. Түүгээрээ л бэрхшээлээ давж гарна шүү дээ. Бас авч байгаа цалингаа тооцоотоо зарцуулахад толгоогоо гашлагдаг. Би яагаад энийг өмнө нь бодоогүй юм болоо? Банкнаас цалингаа авах гэж л очдөг байсан байх шүү дээ. Эрсдлийг удирдах арга байдгийн байна тийм үү? Баярлалаа найзаа. Тэгэхээр бид эндээс юуг ухаарах ёстой вэ? Хээрийн огт нь намаржин хуйугын цуглуулж, хакер хүтэн өвөл, хүнд хэцүү хаврын үлрэлт хэрэглэдгийн адил олж байгаа орлогынхоо тодорхой хувийг зөвхөн болзошгүй эрсдэл зориулан хадгалж занших хэрэгтэй. Мөнгөний гахаад хуримтлалаа цуглуулад амьдрахад амар тайван ирээдүйг өөрийн гэр бүлдээ бий болгох хамгийн үр дүнтэй арга юм. Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк.